За өглөөний минь. Тэгэхээр өнөөдөр 1 сарын 25 аль хэзээний 20 өдөр болсон байна. Нэг мэдсэн чинь л 20 өдрийг ардаа өнгөрөөсөн байна. Тэгэхээр бид гурав өнөөдөр өглөө босоод цайгаа уучаад зүүн ирэг дээр ирсэн байна. Зүүн иргийн энчээ нэг юм seaside walk гэдэг далайн ирэг дээр ийм засмал замаар ингээд тогтчулсан. Тэгээд хажуугаараа ийм жижигхэн цэцэрлэг түрээлэн шиг юмтай. Тэгээ гоё юм алхдаг ирэг байд юм байна. Энэ ерөөсөө Old Town-аас холгүй. Тэгээ хүмүүс ингээд усан дотор нь ороод загас бариад байгаа юм уу? Тэ бүгдээрээ ингээд усан дотроо ингээд яваад идэм байна. Усныхын төвшин бас энэ хүмүүсийн алхаж болох хэмжээнд байд юм шиг байна. Дүүрэн ийм хүмүүс ингээд загасчлаад байж идэм байна. За тэгээд өнөөдрийн хувьд бол Бүкэтэд одоо үнгүү хийж болох зүйлс болон тэмшин сонирхолтой парк марк тийм очиж үзэж болохоор газруудыг танилцуулаад явъя гэж бодож байна. Тэгээ тиймэрхүү зорилготой бичлэгээ эхэлж байна. За тэнд I love Phuket энэ гэдэг далайн ирэг дээр тиймэрхүү бичиг байд юм байна шүү. Тэгэхээр энд бас ирээд ийм гүүж мүүж бас болох юм байна. Энд бэлтгэл энэ төр хийгээд далайн ирэг ярихаас энэ засмал зам дээр үрт ийм бэлтгэл энэ төр хийж болохоор I love Phuket. Энэ ирэг дээр тэгээд бас нутгийн хүмүүс айгүй хэрж агаарлалт юм шиг байна. Модны сүдэрт нэг юм дэвшсэн. Манай нэг богдуулан дотор нэг амарж байгаа итэй сууцгааж байна. Манай энэ зүү иргийнхний ирж агаарладаг газар бол тоо агаарч гэжтэй энэ ч одоо хаасайгүй л агаарах гэсэн. Оо Таиланд эмэгтэй зогсож. Сайн уу сайхан бүсгүй минь. Нэшэнэ гараад инэчтэй. Юу байсан бэ минь. Амар модон доор явж байна тий. Сэтэр мод битэрийг яасан гэж бодож байна. За далайн иргэн хажуугаар ийм алхдаг хэсэгдээгүр ирж сонирхлоо. Өнөөдрийн хамгийн ихний үзэл сонирхсан газар бол энэ seaside walk. За тэгээд дараагийнхаа газар дээр дахиад уулзцгаая. Bye bye. За бид гурав явсаар байгаа газар ирсэн байна. Ийшээ гараад явах юм шиг байна. Өнөөдрийн 2 дахь газар сая замдаа жоохон унтаад Central Phuket орж нэг жоохон хоол идээд тэр зүүн иргээс наашаа бараг 15 км орчим баг шиг байна. Бид гурийн хуучин амьдарч ирсэн байрнаас айгүй ойрхон байсан юм байна. Тэгээд ийм нэртэй газар ирлээ. Нэг ийм шатаар дэшээ өгсөд явах юм шиг байна. Энэ ингээд бичсэн байна. Open close гэнэ 8-аас 17, 8-аас 5 цаг хүртэл ажилтдаг юм байна. За дэшээ шумал гайгүй байгаа гэж найдаж байна. Ийм шатаар өгсөд явчихна. Хөөхтөр дэшээ ч бас аваа өгс юм шиг шүү дээ. Ийшээ бас үн машин ордог юм байна да. Машин явдаг зам бас байдаг юм. Ийм байшин хаягдсан бүр. Хэдэн оны байшин баг Вьетнамын дайны үеийн байшин байх шиг. Анаас энэ ч баг хөлний дасгал болчихж байгаа юм шүү. Өнөөдөр хөл хийх хэрэгтэй байдаг шүү дээ. Шатаар өгсөд дасгалаа баг эхэлчихэж байгаа маш. Тэр эндээс нөгөө усмас урсч ирсэн айгу усанд багцсан баг шүү дээ. Уулынхын усна. Тийшээ явж үзхөө. Энд бол бас нэг цөөхөн л хүмүүс ирд юм шиг байна. Энд бол тэгэл хөвтөж бэвтэл байж идэм байна. За нэг юм нарийнхан замаар явлаа. Энд ингээд нутгийн багчул тоглоод байж идэг юм байна. Бид гурийн өнөөдрийн аялал нэг жоох юм. Жуулчдын сайн мэддгүү газруудаар явж үзэж байна. Тэгээ энэ дэшээ ингээ айгүй явдаг юм байна. Хаа хүртэл явах юм бэ? Энэ зам чинь бүр явж өгөх нэ. Ингэж их явсныхаа эцэст гоё юм үз чадна гэж бодож байна. Жангл дундуур явж штэ. Халууцч. Оо хин модны үнцгийг хараа. Могоо шиг тэр доор хүмүүс байж. Охин айгаад. За замаа дуусгаж чадсангүй. Уг нь ингээд жижиг хүрхрээ энэ төр бас байдаг юм шиг. Бүр тэр дээшээ гарахаар тэр орой дээр юу байд юм бол харж чадсангүй одоо буцаад буухаас манай охин жоохон айгаад. Энэ нүг нь нутгийнхан айгүй хэрдэм байна. Дараа ирж үзье да. 32 3 баг шиг. Йоо шууд хүлс гарч байна. Би түрүү хөрхрөө өцөх фейлцсэн шүү. За. Ороймэндээ. Ороймэндээ саршүнэмдээ. Цаг 7 цаг 10 минут. Бэлтгэлээ хийхээр буух гэж байна. Халгаа ахаа мартсан байна. Манай фитнес доош 3 давхрт байдаг. Нэг хуучин байр гараа тойроод ордог гэсэн. Энэ амар юм билээ. Гараад 3 давхрт.
Лифтэн суулаа. 3 дээр дарлаа. Фитнес. Тэгээ бас тийч пул байгаа. Тэгээ өнөөдрийн хувьд хөл хийх гээд бууж байна. Өдөр жоохон гадуур явж байгаа нэг бичлэгэн дээр уусаа харагдах бах те. 102-гийн гоё seaside walk хийлээ. 102-гийн нэг гоё ингээд цэндэлсэн талбай дээр, зассан талбай дээр алхдаг, далайн ирээд дагаж алхдаг сонирхолтой газар болсон. Дараа нь тэгээ гоё хүрхрээ үзэх гэсэн чинь нөгөө уулын jungle дундуур дээш өгсөн чинь жоохон манай охин айгаад тэгээд бид энэ хүрхрээ үзэж чадаагүй. Тэгээ буугаад ирсэн. Тэгээ одоо ямар ч хэлсэн гэсэн фитнес рүүгээ орохоор явж гин. За цаг 7:10 гялцахгүй бол цаг маш богинохон үлдсэн байна. Өнөөдөр хөлний өдөр. Энэчээс данд хөрөмжүүлээ. Бүгдэн дээр нэстэ тултал хөл хийч. Фитнес дотроо ороод ирлээ. Хүн алга. Ганцаархнаа байх юм байна. Эсийг нь яаж асаад юм бол? Эсийг нь асахгүй бол нэлээд бөхчөн байна шүү. Асчлаа шүү дээ. Газ 30 минут гүйч хийхлээр зам дээрээ. Энд юусээ air conditioning дээр асахгүй бол урсаж хайлж урсаад бүр бодоолох юм байна. За өнөөдөр миний хөлний өдөртэй хамт үзье. Юу хийхийг тэгээд бичлэгэн дээрээс үзээрэй. Let's go. Гүйлтэн зам дээр гарч цагаа тохируулаад 32 минут гүйсэн байна. За өнөөдрийнхөө гүйлтийг ямар ч үсэн хийчлээ. Надад яг л 1 цагийн хугацаа л үлдчихэ. За энэ гойны уртлаг шиг эндээс эхэлж гойноос таалж өгч юу хаасан биш 20 мандаас эхэлж яг ордын дасгал хийгээгүй 2 гой болж шууд шилж байна. Стакта суултнаас эхлэхээс өмнө бас энэ дасгалаас эхэлчихвэл зүгээр айтайхан тэгээ гой мууягаа хавааж аваад дараа нь тэгээд хард дотроо зүгээр юм санагдаад байна. 42 кг энэ нэлээ хүн юм шиг байна. Нэг одоо сүүлийн оролт 4 дахь оролт. Ер нь тэгээд үйлдэл хийн гэдэг нь чухал юм да тий. Пүү па 20 өдөр яана энэ гэжсэн чинь зүгээр харамсан сом шиг өнгөрцөн байдаг юмс. Одоо цаана 30 өдөр үлдсэн. Үлдсэн 30 өдөр дээр бол нэлээд үр дүн гарна гэж би бол итгэж байна. Сая бол 20 өдөр бол нэрээ амар ажлын хажуугаар ингээл бэлтгэлээ таслахгүй хийгээлсэн нэг мэдчих ингээл өнгөрчих. Би нөгөө яг ер нь бол миний хийж байгаа YouTube чинь workout хамгийн гол нь бол 50 өдрийн 50 challenge 50 days шүү дээ тий. Гэхдээ яг бичлэгээ сонирхолтой болох үүднээс ус ингээ бүкэтийг танилцуулаад яваад байгаа. Тэгээ зарим нэг баг аялал жуулчлалын компани гэж бодож байгаа шиг үлээ. Гэхдээ яг би аялал жуулчлал хийдэг байсан. Гэхдээ энд бол зөв амарж байгаа. Гэхдээ хүсвэл би тусалж болно. Бүкэтэд ирж байгаа хүмүүст бол тийм private үйлчлэгээс үзүүлж болно. Мэддэг газруудаараа дагуулж явуулж болно тодорхой хөлсөөр. За гойны арт. Энийг ингэж яагаад 2 дахь оролт. 1 халахын зайн гойны харталж. Одоо энийг хийгээд дуусгач. Өнөөдөрт 3 дасгал хангалттай шүү дээ. Эндийгтэй амар гоё юм байна. Нэг сондоо ингээд жихэр яг шулуун биш ингээд доошлж чинь. Тэгэнгүүт тэр ингээд скват хийхдээ нөгөө бүксээ хойшоо жигчээд ингээд нуруу алдахгүй суудаг шиг. Тийм их мэдрэмж төрж байна. Сайн нэстэр хийсэн чинь болможи биш үү? 11 дээр нь тавьчих юм уу? Хөл хийгээд нүгэл байгаа дагж шүү. 1 2 бид бүкэтэд ирээд баг сар гарan болсон байна. Гэрээсээ гараад хэд ч онсон. 12 сарын 24-нд гэрээсээ гарсан. Тэгээ энд 26-нд бид ирсэн. Ямар ч хэлсэн бэлтгэлээ эхлээд яг 20 хончлоо. Өнөөдөр миний 20 дахь өдрийн бэлтгэл ингээд дуусч байна. Өдөр хоног харамсан сум шиг өнгөрсөн биш үү? Одоо үлдсэн 30 хоногтой нэлээд сайн үр дүн гаргана. Түрүү жил яг өдөд бидэд чинь 1 сарын 25 чөлөө 28 чөлөө бас буцсан юм аа. Улаанбаатар. Тэг нэлээд таргалцсан, нэлээд харалцсан тэгээ нэг бүдүү ахал болцсон байсан. Энэ жил бол нэлээд тачгүй формтой ямар ч байсан гэсэн гэдэг үлччихлээ шүү. Борлох нь бол угаасаа хууль ойлгомжтой. За өнөөдрийн хувьд бол гоё бол өстой гоё орж ийн. 2 гоё бол гоё чангарсан.
тасархаа байна. Ойр Димитрий аваагүй юм байна. Тэгээ ямар ч үсэн гэсэн 20 өдөр нэг ч өдөр алгасаагүй воркаут хийлээ. Залхуурхаас өмнө зүгээр заал руугаа яваарай. Зөв нэг ч дасгал хамаагүй, хоёр ч дасгал хамаагүй ороод хийгээд 30 минут ч хамаагүй, нэг цаг ч хамаагүй тэр зааланд үр дүнтэй дасгал хийчихэд гараарай. 7 хоногт 7 удаа байх шаардлагагүй. 7 хоногт доод нь 3 удаа ч хамаагүй зааланд ороод гарсан нь бүр ямар ч байсан юу ч хийгээгүй байснаас илүү үр дүн гаргана. Тэгэхээр үйлдэл хийгээрэй. Амьдралдаа тий багч болоо өөрчлөлт авчираа гидсэн унжуулж тэгээд нэг баахан шалтак тоочоод баахан нэг юм ялагдагч илүү хохирогчийн сэтгэл зүйтэй би л ганцаараа ажиллаж чинь би ганцаараа ингэж чинь би л ганцаараа би гэл тий манай нэг залуучууд бүгд л нэг тийм болцоо харагдаад тий. Юусаа болохгүй байна. Би ганцаараа ингээд ядахгүй байна, амжихгүй байна. Би ажиллах их юм алга. Юу тэр чинь хийх гэл. Зүр хангалттай ажиллаад бүр хангалттай ядраад гэхдээ тэрнийг хайж угаар өглөө 6 цагт босоод 5:30-д босоод ган дээр очиод 7:10-ийнхаа ингээд нэг цаг сайхан залуучуудтай шажигнал бэлтгэл хийгээл тэгэл ажиллаа хийгээл үнэхээр их ажилтай болвол зургаач зураал барилга дээр ч очиод өгтлөө ингэж нүдэж байгаа л тий ямар ч үсэн болдог. Тэг ер нь бол тийм хохирогчийн сэтгэл зүйтэй битгий байгаараа тий хүнд шалтак тоочод байвал түн бомон шалтак угаасаа байгаа. Тэг тийхгүй л амьдрал гоё шүү дээ. Тиймэрхүү байна. Тэгээ DC байна. Иргэчлээс самарна.